За өдрийн мэнд эрхэм хүндэт тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ирээдүйн гарааны бизнесийн эрхлэгчид эзтэй. Ингээ гарааны бизнес нэвтрүүлгийн 7 дугаар дугаар хурж байна. Синик телевиз, бизнес радио 98.9, Startup Mongolia-гийн хамтарч хийж байгаа ийм нэвтрүүлэг маань эхэлж байна. Эрхэм хүндэт сонсогчдоо тэгэхээр өнөөдөр манай студид хоёр сонирхолтой зочин ирсэн байгаа. Око бит хоёр тэгтээ уламжлал ёсороо хурдан мэдээгээ хүргээд дараа нь зочтой аль бие ёсоор танилцуулах болно. Око шууд мэдээнд орох уу? За шууд оръё. Чи бэлэн бол чи их гоё юм бэлтцэн гэд түрүүнээс хойш яриадсан тийм ээ. За бид үгүй шууд явъя. Энэ удаа илүү их тоотой мэдээ бэлтгийг хүслээ. Хүн бүхний мэдэж байгаа бах Uber буюу жолоочдыг зорчигчтой холбодог таксины компаниудыг онлайн болгосон ийм гар утасны аппликейшны компани анх Сан Франциско хотоос гараагаа эхлээд 2009 оноос хойш өдийг хүртэл явсаар гаад Аз руу маш хүчтэй төрж орж ирж байгаа. Энэ 7 хоногт Uber-ийн Хонконгд салбараа нээж орж ирж байгаа юм байна. Uber-ийн талаар мэдээлэхэд үүсгэн байгуулагч нь Travis Kalanick, Garrett Camp гэдэг хоёр залуу байдаг юм байна. Эдгээр залуучууд 2009 оноос эхлээд өөрсдөө $200,000 хөрөнгө оруулалт хийгээд дараа нь angel инвесторуудаас 1.3 сая долларыг 2011 онд 11 сая долларыг VC хөрөнгө оруулагчдаас авсан байна. Цаашаа үргэлжлүүлээд 11 онд 37 сая доллар, 13 онд 258 сая доллар, 14 онд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа буюу нийт 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа ийм том таксины үйлчлэгийг одоо гар утсанд оруулж ирсэн компани байна. Энэний модель манай Монголд UB Cab, iTaxi гэдэг төстэй хоёр модель орж ирсэн амжилттай хэрэгжээд явж байгаа. Нийт Азад 25 хотод Uber орж ирсэн байна. Дэлхийд 121 хотод Uber ажилладаг. Хонконг хотын хувьд гэхэд 18,138 такситай 7 сая хүнтэй том зах зээл юм байна. Тэгээд одоо уламжлалт таксины модельтай хэрхэн өрсөлдөхийг бүгдээр харахад үлдлээ. За Око, чиний мэдээнд орох уу? Тэгээ яг сонсоод би хэд хоногийн өмнө Uber-ийн тухай уншиж байгаад 17 тэрбумын үнэлгээнд хүрчихсэн гэдэг яах бол үнэхээр гайхажсэн. IPO хийхээс өмнө тэр чинь C round билүү те 3.5 тэрбумын хөрөнгө оруулалт авах үедээ 17 тэрбумын үнэлгээнд хүрчихсэн гэдэг гэж. Тэгээд үүсгэн байгуулагч хэн блэ? Travis Kalanick их сонирхолтой ярилцлагын онлайн үзэхээр айгүй гоё стажинг биерээ тулж утсан зүүн залуу. Өчигдөр бид хоёр яг яриа байжсэн. Олон стартапын юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд хэрэгтэй үедээ нөгөө bootstrap хийгээл те мөнгөгүй ч гэсэн явсараа болгоно гэж яриад. Travis урд нь 4-5 стартап хийгээд амжилтгүй болж исэн гэж өөрөө ярьдгийн. Тэгвэл тэгж байгаа хэцүү байсан тэр үед би жилд $100,000 цалинтай ажилладаг байсан гэж ярьж байсан. Тэгэн гот нь энэ хүн чинь яг энэ бол хэмнэлт биш шүү дээ. Тий, айгүй анханасаа их зөв хийгээ сурцсан баг юм даа гэд яриа байжсэн. Travis-ийн хувьд бол Uber нь анх гарч ирэхдээ зөвхөн лимузиныг такси хэлбэрээр ашигладаг. Одоо Америкт Сан Франциско хотод маш олон лимузин байдаг. Тэгээд үнэтэй үйлчлэгээ үзүүлээгүй үедээ олон цагаар дэмий зогсдог. Энэхүү жолооч нарыг ажилд оруулж зөвхөн гар утснаасаа хэрэгтэй хүн хаана байна тэрийг олоход зориулсан байдлаар анх модельийг эхлүүлж байсан. Сүүлдээ SUV одоо ерөөсөө седан бүх төрлийн машинуудыг Uber-т оруулчихсан байгаа. Тэгэхээр анханасаа жоох юм тансаг стилтэй гэр компани байгуулсан. Өөрөө ч гэсэн ер нь тиймэрхүү философиг дагдаг хүн юм шиг байлаа. Мөнгө хэмнээд ингээд өчүүхэн бага мөнгөөр ингээд явна гэдэг бол худлаа бизнес дэрүүсөө том алах хэрэгтэй гэдэг юм зөрөгтэй явдаг хүн байлээ. Илтгэлдээ дандаа Uber-ыг харуулахдаа Uber-ийн доторт л амар тансаг машины дотор нэг залуу амар хөөрхөн хөөхнүүдийн донд суудсан. Лимузингийн ард суудсан. Тэгээ уух юм барьцсан. Uber цуухаар ийм байдгийн. Тэгэнгүүтээ Uber-ээс гарахаар гэсэн нэ папараццигийнх ингээ зураг авч байгаа юм шиг. Тэгж дандаа айгуу төсөөлж өгөргөө. Гэсэн мөртлөө такситай адилхан үнэтэй. Бараг хямдхан. Таксинаас хямдхан. Тэр үнэ нэмэхэд нь хэрэглэгчид айгуу дургу байсан гэдгсэн. Тэгээд манай хүн тэр нөгөө аналитикс статистикаар тайлбарласан чинь тэгснээр харин ч бүр тэр нөгөө хэрэглээ машин сул зогсолтыг багасгасан энэ гэж айгуух ярьдаг байлаа. За миний мэдээ. Энэ ихний мэдээ боллоо. Хоёр дахь мэдээ маань яг үнэхээр манай сонсогчд зориулсан Startup Mongolia-гийн зүгээс хийж байгаа мөн гарааны бизнес нэвтрүүлгийн зүгээс хийж байгаа нэг шинэ зүйлийг танилцуулмаар байна. Бид
саяхнаас Startup Digest гэдэг одоо newsletter системийн Монголд curator нь болчихсон байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Startup Digest гэдэг маань 81 хотод явагддаг одоо ийм компани одоо newsletter гэж ярьдаг шүү дээ тийм үү. Одоо монголоор тэр юу гэж авч болох вэ? Чи одоо ястай энийг мэдэж байгаа. Таад орчилсан ном дээр ирсэн үү? Дотоод сонирхол гэж яриад байдаг. Компаниуд бол тий. За. Тэгэхээр дотоод сонирхол имэйлээр дамжиж ярьж байгаа гарааны компаниуд entrepreneurs-тэй холбоотой бүхэл бүтэн Монголын ямар байгууллага юу хийж байна, өнөөдөр YMC юу хийж байна, Coffee Shop дээр юу болж байна, энэ бүх мэдээллийг нэгтгэх зорилгоор бид нас Startup Digest-ийн Монголд энэ салбарыг ингээд аваа явуулж байгаа. Идрээ миний би мөн хэд хэдэн хүмүүс creator байдлаар явна. Тэгээд энэ маань сар болгоны эхний 2 дахь өдөр өглөө 8 цагаас таны имэйл рүү орж ирнэ. Имэйл рүү очих нь байна. Тэгээ биднээс зорилго ерөөсөө бидний зорилго юу вэ гэхлээр бүх мэдээллүүдийг хүргэмээр нэгт хоёрт нь болж явж байгаа болох гэж байгаа стартаптай гарааны бизнесүүдтэй холбоотой мэдээлэл үйл явдлуудын листийг бас хүргэмээр байна. Тэгээд тэрэн дээр яг адилхан үлзий болон лавгагийн хувьд хэрвээ creator болё гэвэл бас мэдэгдэрээ. Тэгээд Startup Digest.com руу ороод хэрвээ та ийм мэдээллүүдийг ер нь манай нэвтрүүлэг дээр яриад өнгөрсөн магадгүй яригдахгүй байгаа зүйл рүү орё гэвэл Startup Digest.com руу ороод Asia-гийн гот Монголыг гараад ирнэ. Гарааны бизнесийн ертөнцийн хамгийн том ерөөсөл өдрийн сонин эсвэл New York Times нь л болно гэсэн. Гэхдээ таны имэйлээр ирнэ. Яг зөв. Тэгээ гар утсан дээр харж болдог. Өөр нэгэн аппликейшн дээр iPad дээр бас орж харж болдог. Тэгээ Монголд нь sign up одоо хийж болно. Тэгээ монгол хэл дээр явагдана. Бүх юм. Тэгэхээр аягүй гоё. Ийм гоё мэдээлэл байна. Тэгээ бүгдээрээ орно бах гэж найдаж байна. Манай төрийн басаар урд нь орж исэн 800 гаруй залуучуудыг ч гэсэн ийшээгээ шилжүүлэхийг бид нас бодож байгаа. Бүгдээрээ яах вэ? За миний мэдээ юм байна. Ингээ мэдээллийн болон дуусч байна. Студид өнөөдөр та бүхэндээ Око гэдгийг бол мэдчихсэн баг. Тэгээ идэр од байна. Манай хоёр зочны би нэгийг танилцуулъя. За, Лав жаргал, Coffee Hub. Стартап компаниудад зориулсан ажлын байрыг ерөөсөө кофе шоп шиг нийлүүлсэн, тийм үү? Тэгээд тэдэнд тусалдаг. Маш олон гоё функцүүд хийдэг зүйл байгаа. Өөрөө ярих үз. Ийм зочин байна. Өдрийн мэнд лав. Өдрийн мэнд. Үдээс хашвалцсан байна даа. Тийм, барыг үдээс хашвалчлаа шүү дээ. За тэгээд манай хоёр дахь зочин маань UMC компани. UMC алж хийж байна. Зочдын гол зэрэг нэг YMC компани партнер тийм ээ. Үлзий сайхан. Үлзийтэй би дээр үе Startup Weekend-ээр анх танилцчихсан байна. Анхны стартап оролцсон. Анхных юм уу? Тийм, анхны. Амралтанд бассан Тийм, шүү дээ. 3 жилийн өмнө шүү дээ. 3 жилийн өмнө. Startup Weekend Монголын анхных дээр нь орж исэн Үлзий сайхан гэдэг. Тэгээд үлзийг өнөөдөр оролцож байгаа биднээс нэг ярих гэж байгаа бидний нэг ярих гэж байгаа зүйл бол Монгол бизнес модель бүтээх нь гэдэг англиар болохоор business canvas model гэдэг нэртэй. Business model generation. Business model generation. Тэгээ canvas-ын дотор нь. Yep. Тийм. Окей. Ийм гоё сонирхолтой номыг би урд нь бол ер нь бол миний лав хүмүүст нэг хэрвээ бизнесээ эхлэе гэж хийж байгаа хүмүүс тэгээ ялангуяа бизнесийн төлөвлөгөөгөө бичиж үзье гэж байгаа хүмүүс яг энэ номыг даах хэрэгтэй гэж дандаа зөвлөдөг байсан ном. Тэгээ ашгүй монгол хэл дээр YMC-гийнхэн болгоцсон баг шүү. Өдрийн минь. Өдрийн минь. Чанга ярих шүү. За. За. Тэгэхээр яах аргагүй. Coffee Hub нэг талдаа нөгөө талд нь үлзгийн бизнес модель бүтээх нь гэдэг ном UMC Group-ийн бас босод номнууд YMC Jesus YMC Group-ийн босод номнууд ингээ хараад багт яхаар гарааны бизнесүүдэд хэрэгтэй тийм одоо яг бодит хэрэгжилж болох тийм ээ хэрэгслүүд гэж хэлж болох tool гэдэг хэрэгсэл гэж орчуул. Тий хэрэгсэл гэж яриад байгаа. Үлзигээс нэг өдөржингөө нэг хийх юм. Энэ үг хэллгүүдийн монгол хувьд яхааргүй хэд хэдэн номон дээр ажилласан хүний хувьд те. Энэ монгол хувьд нь юу вэ гэдгийг сураад нөгөө хүмүүс биднээс дандаа асуудаг байхгүй биднээс. Энэ үгийг монголоор яаж орчуулад байгаа юм бэ? Энэ үгийг яаж орчуулад? Окей, тэр чинь гарааны бизнес гэдгийг орчуулах гэж нэлээд бодсон. Харин өстой гоё орчуулга болсон байлээ. Стартап буюу гарааны бизнес. Стартапыг. Одоо та хэд номоо тэр чигээр дахиад шинээр принтерлэх хэрэгтэй болох нь шүү дээ. Гарааны бизнес гэсэн. Дараагийн 2 дахь хэлээ тэр чигт бүх үгнүүд нь монгол болгоол тийм. За үлзий чам дээр ярьж байгаа болохоор хэлээ шууд. Бизнес модель бүтээгдэхүүн нэн гэд энэ ном маань бүтээх нь гэд. Энэ ном маань яг одоо ямар ном бэ мэдгүй байгаа хүмүүст энэ яах зорилттой ямар ном хэлж өгөөч. Тэгэхээр түрүү Око яг бас голын бол дүгнчлээ. Ер нь бол бизнес санаагаа
одоо ингээ гаргая, бизнесээ эхлүүлэх, одоо бизнесээ өөрчлөх тэр санаагаа системтэйгээр ингээ буулгахыг гэсэн хүмүүст зориулсан арга хэрэгслийг гол нь тайлбарласан байгаа. Тэгэхээр номны гол санаа нь бол тэр бизнес модель canvas буюу хавтгай гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр ер нь бол нэг л хуудасаас тэрэн дээр та ингээ өөрийнхөө бизнесийн 9 одоо бүрдэл хэсгийг ингээ дүрслээ. Тэдний хоорондын хамаарлыг харуулснаар одоо бизнес чинь бол хинж харахад ингээ ойлгомжтой байдлаар илэрхийлэгдэнэ гэсэн үг. Тэгээ ингээд номны бол эхний бүлэгт ерөөхдөө canvas-а тайлбарлаад дараагийн бүлгүүд нь одоо түгээмэл байгаа бизнес моделийн хэв маягууд болон яаж дизайныг гаргадаг, одоо ямар аргачлалуудыг одоо шинэ бизнес санаа гаргахад одоо дэлхийд ханд ямар аргачлалуудыг хэрэгжилж байгаа талаар дэлгэрэнгүй оруулсан байгаа. Тэгээд нэлээд одоо докторцсон бизнесийн хувьд бол хамгийн сүүлийн бүлэгт бол стратегийн асуудалтай бизнес модель нь яаж холбогдох вэ гэдгийг харуулсан иймэрхүү л агуулгатай байгаа да. Тэгэхээр одоо дөнгөж бизнесээ эхлэе гэдээ явж байгаа хүн магадгүй нэг өөр компанитай хамтарч ажиллая гэж бодъё л да. Тэгэхэд нөгөө компани би таны бизнесийн загварыг үзье ч гэдэг юм уу. Таны бизнесийн төлөвлөгөөг үзье гэхэд энэ номыг ашиглаж болох уу? Болно. Ер нь бол бизнесийн хамгийн гол санааг ингээ ер нь бол яг ингээ бизнес эхлэх гэж оролдож байгаа залуучууд бол мэдж байгаа. Хүнд өөрийнхөө нөгөө яг ингээ бодож байгаа дотроо байгаа юмыг тайлбарлаж ойлгох айгу төвхтэй байдаг шүү дээ. Тэр болгон хүмүүс бас ойлгохгүй. Гэтэл мэдээж ингээ ажлаа явуулахын тулд маш олон хүнтэй ойлголцох хэрэгтэй. Тэр санааг тэр хүмүүст одоо ингээ тайлбарлаж тэдний санаа бодлыг авах хэрэгтэй болдог. Тэгэхээр яг тэрэнд зориулсан л одоо төвл байгаа. Тэгэхээр энэ номыг анх орчуулъя гэдэг санааг яаж гаргасан бэ? Өөр номнуудтай харьцуулахад энэ тийм давуу талтай ном уу? Яагаад заавал орчуулах болсон? Энэ номыг орчуулах яг сонгосон үн бол манай захирал өөрөө сонгосон. Тэгээд яг яаж сонгосон түүхийг бол би одоо сайн мэдгүй. Гэхдээ одоо энэ ном бол яа харахгүй одоо сүүлийн 5 жилийн дотор бол дэлхийн бизнесийн ертөнцид гарсан том одоо шуугиануудын нэг л дээ. Тийм. Энэ зохиолч нь одоо Александр Остервалдер гэж залуу бол одоо дэлхийн одоо бүх бизнесийн том хотуудаар явж одоо хичээл уншдаг, лекц уншдаг болсон. Тэрэнд нь бол тэгэл тухайн хотын одоо хамгийн мундаг хүмүүс нь мэдээж маш өндөр төлбөртэй ингээд очдог. Хамгийн үнэтэй зөв дэлхийн хамгийн үнэтэй зөвлөхүүд нэг болчлоо л да. Нэг л ном гаргаад. Тэгээд хиний хувьд Остервалдерийн хувьд яг эн чинь MBA-ийн ажил нь энэ байлоо. Докторантын ажил. Яг оюутан байгаад докторант бизнесийн чиглэлээр сурж байхдаа өөрөө тэгсэн байгаа. Яаж энэ бизнесийн төлөвлөгөө гэдэг зүйлийг хамгийн энгийнээр гоо системчилж хийж болох вэ гэдэг юм яад. Тэгээд зөвлөх багштайгаа ментор багштайгаа хамтраад. Тийм ментортойгоо. Ментор нь хэн аль нь вэ? Тэр Eve Pinay гэдэг нь. Eve Pinay окей. Тэгээд нэг тэр хоёр хойлохна бичээгүй. Тэг олон хүн оролцсон байлээ тий. Айгүй олон хүний ажил. 470 гаруй хүн ингээд оролцуулаад ерөөхдөө ингээ онлайнаар тэгэхээр энэ болохоор нөө бизнесийн шинэлэг санааны тухай ном баггүй. Тэгэхээр энэ хоёр номоо ихтэй бид нар англиар шинэлэг санаа гэж invention. Innovative. Яаж ингээ өгнөд гарч ирдэг байгаа байхгүй. Innovative санаа нь окей. Тэр шинэлэг санааны тухай ном бичих юм чинь ном бичих үйл явцаа ч гэсэн бид нар одоо энэ уламжилт ном бичиж ирсэн моделийг эвдэж гарч ирнэ гэж хоёлаа бодсон байгаа байхгүй. Тэгээд манай хөтөд болохоор номныхоо эхний бүлгийг ингээд бичээд ингээд онлайн дээр ингээд хүмүүсийн дунд тодорхой судлаачдыг ингээд бүртгээд вебд төлбөртэй тэр хүмүүс мөнгө төлж бүртгүүлээд тэдний ингээд нэг бүлгүүдээр нь ингээд уншаад өөрсдийнхөө санаа бодлыг ингээд оруулаад ингээд солилцоод нөгөө хүмүүст нь бас хэрэгтэй. Энэ талаар эргэж судлахыг сонирчсан. Тэгээ ингээд нийтдээ бол хоёр зохиогчоос гадна 470 гаруй ингээд дэлхийд даяарх хүмүүс оролцож бүтсэн тийм ном байна. 9 жилийн турш. За үнэхээр product placement хийнэ одоо гайх болно энэ дээр. Яагаад вэ гэхээр энэ номыг монголоор орчуулсанд би бол өстой хувьдаа үнэхээр баяртай байна. Яагаад вэ гэхээр хэрвээ гарааны бизнес хий гэж бол тэгээ сая бас надад нэг санаа төрлөө. Хоёулаа нэвтрүүлгийнхаа явцад нэг хийх хэрэгтэй юм. Би өчигдрөөс хийж эхэлсэн байгаа. Орж ирж байгаа зочдоос гарч байгаа сургамжуудын листийг гаргая гэсэн байгаа. Тэгээд вебсайтаар тавья гэсэн нэг санаа. Нөгөө талд нь орж ирж байгаа зочдоос мөн гарч ирж байгаа resource буюу гарааны компаниуд хэрэгтэй бодит хэрэгслүүдийн листийг гаргаж өгье гэж байгаа. Тэрэн дотор миний бодлоор энэ ном бүр заавал байх хэрэгтэй. За энийг ерөөсөө би ганцхан энийг л харуулмаар. Ерөөсөө танах canvas буюу хавтгайг орчуулсан юм тий. Хавтгай гэж орчуулсан. Энэ хавтгайг л ерөөсөө цаасан дээр гарааны бизнес хийж байгаа хүн болгон одоо би миний нэг бизнес нөө Октябрь гэдэг мэдж байгаа бол бизнес байгаа шүү дээ. Биднээс Гандерсын дээр офис нээсэн байгаа. Тэгээд манай офис руу ирээ орох юм бол Шилэн хан дээрээ энийг бид бас томоор зурчихсан. Бүгэлчихсэн байгаа. Тэгэл очиад арилгаад бүглөөл явдаг. Биш маш их энгийн эрсдлээ яаж болох вэ? Хэрэглэгчт нь хэрэглэгчтэй тогтоох харилцааны сувгууд нь юу юм те? Орлогын өрсөл хэрвээ бизнес план буюу төлөвлөгөө байдлаар ингээ текст байдлаар нь хараа явахаар хүмүүс ер нь бол том зураг харж чаддаггүй. Дороо ингээд мартчихдаг юу хийж яснаа те. Тэг ер нь нэг айгүй хөхт 90 хуцсан төрөж ярьж яснаа тийм. Бизнес сурж байгаа оюутнууд
Эсвэл гарааны бизнес хийж байгаа хүмүүс хэрвээ аль нэг компанид үн цэнтэй хүн болё гэж бодож байгаа бол энийг л мастерлж байгаа. Айгуу том хэрэгсэл гэж юу н боддгий шүү. Тэгээ энийг нэг уншаа ячвал айгуу зүгээр. Тэгээ ном ч гэсэн айгуу сонирхолтой ном тийм ээ. Өөрчлөлттэй биш. Бизнесийн ном одоо комик ном ч юм уу гэж бодмоор их зурагтай, өнгөтэй, будагтай тийм. Дизайны хөв төгсөлтэй. Ер нь бол маш цэвэрхэн бас. Аюугаа ном байдаг. Тэгээ бүгдээрээ заавал үзээрэй. Тэгээд магадгүй YMC энэ гарааны бизнес нэвтрүүлгээр дайрж очиж танаагаас авъя гэсэн хүмүүст тусалцаа үзүүлнэ, хөнгөлт үзүүлнэ. Тийм. Манай офс Twitter руу хөнгөлтөө. Одоо гадуур хэдээр зарагдаж байна юм чинь? Гадуур яг дэлгүүртэл 56,000-аар зарагдаж байгаа. Манай офс дээр бол 50,000-аар зарагдаж байгаа. Тэгээд яг уу зүгээр яг мэдээж бизнес эхлэх байгаа залуучуудад зориулаад бид нэрс энэ canvas-ыг томоор ингээ хэвлэхээр чанартайгаар монгол хэлээр хийгээд веб дээрээ тавьсан байгаа. Тэгээд бас номны эхний 80% бол веб дээр байж байгаа сонирхсан Оо тийм үү. Веб хаяг юу вэ? YMCCGMN/nom гэдэг хаягаар орох юм бол манай номнууд байгаа. YMCCGMN за энэ доор ингээд тавьчихж байгаа. Slash nom гэдэг юм шиг юмнуудыг бүгдээ тавьчих. За номны бараг 90 хэдэн хуудас ном юм ингээд. Ном маань 200 хэдэн хуудас юм байна. 200. За бараг талын үнгүү авч болох нь байна. Заавал орж үзээрэй. Энэ ерөөсөө нэг олон номыг би нэг хүмүүст нэг санал болгохгүй. Гэхдээ энэ бол яхахгүй нэг харах хэрэгтэй номнууд гэж боддгийн. Тэгээ тэрний нэг нь бол маш хэрэгтэй хэрэгсэл байна. Тийм бас нэг давуу тал нь үнгүү өргөж гэдэг юм шүү дээ захиалууд. Тий, хэрвээ зүгээр 56,000-аар наавь гэвэл бид хэд өнгө үргээд өгнө. Тий хаа. Тэгээд тэр нөгөө түрүү чи ярьсан том хэлбэрээр хэвлэх тэр download тэгээ PDF хэлбэрээр тэрийг бүр бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүн болгон офстой ч өнө гэрийнхээ өрөөнд ч өнө хэвлээд томоор тавьчих хэрэгтэй шүү. Маш их чухал хэрэгсэл байгаа. Тэгээд за энэ ном бол ойлгомжтой. Дараагийн том хэрэгсэл бол офис байгаа. Зөвлөгөөнүүд байгаа. За тий. За шууд тийш орчих. За манай ширээний яг нөгөө тал бизнес эрхэлж байгаа стартап буюу гарааны бизнесээ эрхлэх гээд явж байгаа хүмүүст маш хэрэгтэй том хэрэгсэл хэрэгсэлч гэх юм уу одоо нөгөө талаар эсвэл орон зай нөхгүй ер нь бол тийм орон зайг бүрдүүлэх. За тавга танилцуулаад чинь Coffee Hub гэж өнөөдөр нэрлээд байгаа. Чиний хийж байгаа бизнес яг юу юм бэ? Яг тодорхойлт нь бол зүгээр бүтээлч шинийг санаачлагч Монгол залуус зориулсан амьдралын тэгэл нэг бүх хэм маяг тий бүгдийг нь агуулсан нэг цогц төв. Ерөөсөө төв. Биднес төвийн тухай яриад байгаа шүү. Биднес нэг тийм програмын тухай яриаг, сургалтын тухай яриаг тийм ээ. Тийм нэг кофе шопын тухай биш. Нэг үгүй яг бас хэрэг ойлгохгүй бол ер нь бол ороход эхний том өрөө нь бол нэг кофе шоп шиг тийм ээ. Тийм. Тэгүн гоо та хойно очиж ирсэн үлзээ. Үгүй би очиж хаана байдیں۔ Оо за. Багшин дэд яг хойдол тэр. За. Тийм time to гэдэг. Тийм time to тэрний 5 давхар тахгүй. 5 давхар нь тэр чигтэй. Тэгээ кофений заалтай. Тэгээ төслийн өрөөнүүдтэй. Их хурлын заалтай нэг тийм. Төслийн өрөөнд болохоор шинээр бизнес эрхэлж байгаа залуучуудад боломжийн үнээр одоо ашиглуулдаг. Нэг тиймэрхүү байгаа юм. Офсын түрээс ямар вэ? Түрээс ерөөхдөө боломжийн үнэтэй. Тэрийг л яг сонирхож байгаа хүмүүст холбогдоод ирээд үзэн. Цаамаг бол нөгөө офисын орчны бэлтгэсэн ширээ санал бүхэн биелийн интернетийн зардал, ашиглалтын зардал бүгдийг шингээгээд нэг үнд бацж өгөөд тэгээ дээрэс нь принт сервис нүгөө те юм хэвлүүлэх бол тэр нүгөө тэгээ кофе шопоос бас 10% хөнгөлөлтөд үйлчлүүлдэг ч юм уу гэх мэтлэн тиймэрхүү даваа талуудтай. За яаж деталь руу орох нь би нэг юм хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэрний юу вэ гэхээр энэ кофес гэж яриад байгаа юм маань Монголд бидлээ анхных болохоор би өнөөдөр энэ лавгааг өөрж авчираа тийм ээ. Бидлээ ингээ ярилцаж үзээ. Энэ багийн хувьд ингээ дэрчтэл аваад хийж үзэж байгаа. Гэтэл хэрвээ бид нас олон улсаар явж исэн бол аль ч улсад hub гэж энэ үг хэллэг. Өнөөдөр энэ нэр томьёоны эхний үг hub. Hub гэж яг юу гэсэн үг юм бэ? Лавга та одоо hub гэхэлэр монголчууд одоо юу гэдэг тийм яг төсөөлж байгаа шүү дээ. Ерөнхийдөө hub гэвэл одоо бид нар юу гэдэг USB hub гэж мэднэ тийм. Жишээлбэл зүгээр л компьютер USB. Ер нь бол зүгээр маш зардал багтаагаар нэг зүйлийг олон хэрэглэх боломжийг л олгож байгаа. Бүхэл зүйлийг л хаабл гэж байгаа юм л да. Ер нь бол газар төвлөрсөн нөөц бололцоо. Тийм. Жишээл одоо тэгэл олон залуус бөөндө нийлэл хамтраал дундаа өөрөөр бизнес эрхэлдэг ч гэсэн дундаа офистэй, дундаа одоо ууж идэх юмтай ч юм уу тий, дундаа принтертэй, дундаа интернеттэй. Нэг л ерөнхийдөө бол гарааны бизнесүүдийн хамгийн том зардлуудын нэг нь яа харахгүй офис байдаг. За дээрээс нь жижиг сажиг зардлууд интернет байдаг, принтер байдаг. Тийм гоо санд ширээ байдаг. Тэгвэл кофе хаб багшин дэдийн артал байрладаг энэ төв маань олон ус байдаг. Тэр shared office буюу бүгдээрээ ингээд цуг shared юу гэж орчуулах. Хуваалцаж дундын нийтийн хэрэглэх тийм офисын л газар гэсэн үг тийм үү. Ерөөсөө энэ концепт маань айгүй гоё байдаг. Би одоо бас нэг мэдээ байдлаар хүрэхэд Waha гэдэг
Солонгосын маш том хаб одоо утгагүй Монгол салбараа нэгж байгаа гэж байна. Тэдний хувьд бүр 5 6 давхар байшин байдаг. Одоо манай уул нь IT парк чинь нэг тиймэрхүү юм байх хэрэгтэй шүү дээ тийм. Уул нь бол тийм байг бүхэл манай IT парк гэсэн тиймэрхүү болж байгаа юм бэлээ. Тэр нэг одоо захиурын хөндөлөө гарах гарааны бизнесүүдийг бэлтэж байгаа тийм програм явж байгаа гэсэн. Тийм яг Монгол толгой гэдэг бас нэг захиурын бас нэг хэлмээр байгаа юм. Жирийн түрээс гэж ярихаар жирийн түрээсийг би хүмүүс битгий бодоосоо гэж хүсэж байна тийм ээ. Тийм түрээс өчтөр ашиглалтын л зүгээр төлбөр. Түүнээс нэг гэрээ бол нэг байхгүй аим шиг. Гэрээ бол байгаа. Тэр нэгтэй түрээсийн гэрээ биш. Зүгээр ажлын байр ашиглах гэрээ гэж нэг тийм. Тэгээ ер нь нэг ороод нэг санал түрээсэлж болдог тийм үү? Тийм shared office бол тэгж болно. Зүгээр coffee shop бол зүгээрхэн ороод үйлчлүүлж болно. Үнгүй хийж болно. Тэгэхээр гурван төрлийн юм байна. Coffee shop нь бол зүгээр ороод үнгүй ашиглаж болно. Хинжээний интернет үнгүй, хямдхан кофе моф тийм ээ. Хойдолд нь сар сараар түрээлж болох төслийн өрөөнүүд юм жижигхэн өрөөнүүд байдаг. Өдрөөр сараар үлрлээр дээдл нь үлрлээр гэсэн үг юм бол. Тэгээд нэг shared хэсэг гэж байгаа. Тэрэнд нь болохоор цагаар өдрөөр зүгээр сандал түрээс сандал ширээгээ хуваана гэсэн үг байхгүй. Манай компани хувьд ч гэсэн эднийхийг ашиглаж байсан. Очоод хойдолд нь цагаан самбартай интернеттэй бүх юм тэр өрөөг нь аваад 4 цаг суугаад тэдлээ brainstorming жижиг startup weekend-ийн хөлбөрийг хийгээд Canvas man-аас зурж байгаа гарсан шүү дээ. Нэг удаа уулзалт хийсэн байгаа шүү дээ. Том уулзалт. Тий, биднээс 11 удаа startup Монголын уулзалтыг эдний coffee shop-таас хийж байгаа. Тэр маш их сонир концепт. Монголын хүчин бараа боловч олон улсад өөрийгөө баталсан. Тэгээ ямар байна одоогоор? Эрэлт хэрэгцээ хүмүүс ашиглаж байна уу? Ашиглаж байна. Яг төслийн өрөөнүүдийн ашиглалт бол маш өндөр. Ерөнхийдөө бол одоо дүүрэлттэй байгаа. Тэгэл дараа нь бас араараас орох компаниуд байгууллагууд хөв хүмүүс нь ингээд захиалга өгч гисэн гэл. Одоо аль хэзээ их сонирхолтой компаниуд төслийн өрөөнүүдэд орсон байгаа шүү дээ, тийм ээ. Тийм, одоо жишээлбэл одоо East Maven гэдэг PR agency байна. За нэг E-Excellence гэдэг нэг бас нэг зөвлөх үйлчлийн компани ороод гарсан, хамгийн ихний гарсан компани байна. Тэгээ Web iPress гэдэг бас хүмүүс зарим мэдэх байх вебсайт гэдэг компани байна. Cover Mongolia гэдэг хөрөнгөний зах зээлийн шинжилгээний одоо түр яриац нөгөө нэг Startup Digest гэдэг систем тэрэн шиг одоо Cover Mongolia Монголын хөрөнгөний зах зээлийн мэдээллийг имэйлээр хүргэдэг newsletter гэдэг компани байна. Тэг жишээ нь тэгээд бас нэг дизайны компани. Одоогоор яг ийм дөрвөн компани. Вебсайтын хаяг юу вэ? coffeeshub.com. Гэхдээ одоохондоо юу яахгүй юм хийгээгүй л юм л та. Амжаагүй л юм л та. Тийм. Тэгэхэд иймэрхүү нийтийн хэлбэрийн дундаа нөөцтэй офисуудын бас нэг маш том хуваалцдаг нөөц бол бие биендээ өгдөг зөвлөгөө байгаа тийм үү? Тийм. Хамгийн гол нь нөгөө тэнд дотор тэгэл мэдээж өөр чиглэлээр ажилладаг компаниуд байна тий. Тэгээ хоорондоо бодит харилцааг шууд үүсгэж болж байгаа байхгүй. Бие биендээ туслах, бие биенээ ажиллаар хангах ч юм уу, ажлаа солилцох, бие биендээ ажил зуучилж өгөх гэх юмчлэн ингээд. Ерөөсөө л яг цусланд нэг палатанд амарч байгаа хүүхдүүд шиг компаниуд ер нь бол тийм. Одоо жишээлбэл яг хабын яг Google-ийн хөлбөр гэх чинь тэр нь болохоор яг нэр нь болохоор Campus London гэж байгаа байхгүй. Лондонд дах. Тэр нь болохоор яг кампус гэдэг утгаар яг оюутны хотхон гэдэг утгаар байхгүй. Бүх юм байна тэр дотор бол ерөөсөн үйлчлэгээний идэж уудаг хоол, ресторан, бар юу гэдэг бүх. Өөрөө чинь зүгээс одоо дөнгөж анх гарааны бизнесээ хийж байгаа танаа хабд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ямар хөө зөвлөгөө өгдөг вэ? Бизнесийг хийхэд ийм нөөц болцоонууд байна гэдэг тал дээр. Ерөөсөө бүхнээс л их гэсэн үг чинь нэр уснаас ахуулаад тий. Хүмүүс чинь ерөөхдөө хүмүүс нөгөө бизнесийнхаа санааг бодцсон явж идэг. Гэхдээ ямар нэр өгөх үү, яаж эхлэх үү, лого өнгө зүс нь ямар байх уу, хаашаа хандах уу, ер нь компани Монголд яаж байгуулах уу гэдгийг ч мэдэхгүй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэр болгон дээр бол тийшээ ханд, ийшээ ханд ингэдэг вебсайтаа яаж хямдхан хэлэхгүй, брошюраа яаж гаргах уу? Тийм гих мэтлэнгээр ядчил вебсайт тий домен нэр эдгээр нь ядчил үнэгүй аваад өгч болно, эсвэл хямдхан байдлаар аваад өгч болно тий гих мэтлэнгээр аль болох ерөөсөө тэр нь одоо хязгаар байхгүй. Чадхаараа л туслахыг л хичээж байгаа. Ер нь бол Alchemist Technologies гэдэг манайхаар орсон залуучууд ярьж байсан тийм ээ. Түркээс дөнгөж төгсч ирчин гутаа дөрвөн залуучууд coffee shop суусаар байгаа анхны юугаа 10 хэдэн цагаар суусаар байгаа гаргаж анхны платформоо гаргаж байсан. Одоо тэгвэл жирийн coffee shop-д очихгүй тайдаг ойлгодог тийм ээ. Тусалдаг принтерийг чинь гаргаж өгдөг, интернетийг гаргадаг. Яг бүр офисын мөнгө төлөх чадваргүй тийм ээ. Хямдхан хэлбэрээр цагаар набал хийдэ. Танаа дээр суудал хэрвээ түрээслээд ажил. Түрээслээд зүгээр shared office бол 10,000 төгрөг шүү дээ. 10,000 төгрөг. Гэхдээ coffee shop-д сууж болно. Alchemist шүү дээ. Тэдэржингээ суужаад. Тэр яг ийм office. Тэгээд би coffee-ийг анх нөгөө өөр газарт байхад нь мэдчихсэн. Тэгээд дотроо их бодож байсан л да. Анх болохоор эднэр зөвхөн coffee shop гэдэг концептээр нь байсан. Бараага худалдаж авч лээвэл, кофе авч лээвэл бас л нөгөө бас coffee shop шиг үнэгээ сууж болно. Гэхдээ ийм өшөө ингээд цаашаа яг
хаб гэдэг концептыг бүтэн develop хийгээ ажиллана гэдэг тэгэхээр яа Монгол залуучууд суух болов гэж айгүйх айжсэн баг тийм ээ. Тий. Тэгсэн чинь суулж гисэн байна. Ерөөсөө заав болтохгүй. Одоо ер нь бол тэр shared space бол ер нь хэцүү тийм ээ. Тийм төсөл одоохонд бол ямар ч боломж байхгүй. Манайх яг ерөөдөө бол бараг 100% ажиглаж байгаа. Одоо томсгох баталтай байгаа юм. Тэгэл хөрөнгө оруулалтын л асуудал хэрэгтэй л шүү дээ. Ер нь бол ерөнхийдөө эн чинь бол зөвхөн одоо нэг давхраар хязгаарлагдахгүй. Бид нар өмнө нэг зүгээр нэг жижигхэн өрөөнд л анх эхэллээ тий. Одоо бас нэг тэрнээсээ бас нэг 2 дахин том болчлоо. Тэгэл энэний дараагийн шатууд бол ядаж энийг одоо байгаа 2 дахин хийх болгох. Тэрнээс цааш нь бүр 10 20 дахин хийх болгох л зорилттой шүү дээ. Ер нь бол. Тэгээ яг одоо тэгэнгүүт түрүү чи эдрийг нэг хэлсэн зүйл байна л да. Star Mongolia нэг хийх гэж оролж байгаа зүйл. Биднээс ингээ идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа Star Weekend чиг юмнууд хийгээд байдаг. Залуучууд айгуугаа хөөрдөг. Тэгэл энергитэй болж байгаа, inspired болдог. Тэгээ тэгэнгүүтээ ингээ бизнесээ эхлэе гэдэг. За тэгэнгүүт очих газар нь одоо гараад ирлээ. За ашгүй. За унших ном нь унших ном нь гараад ирлээ. Одоо юу дутагдж яах вэ гэхээр тэр нөгөө зөвлөхүүд нь дутагдаад байгаа шүү. Тийм үү? Тийм одоо менторууд ч юм уу чинь тий. Тэгвэл Монголд өнөөдөр зөвлөхүүд одоо за танаа үйлчлэгээр орё л да. Танайг одоо номноос гадуур бас босод үйлчлэгээ явуулт юм шүү дээ тийм үү? Тий. Манайх номноос гадна бол бизнесийн зөвлөх үйлчлээ тэгээд бас сургалтууд явуулдаг. Тий. Гэхдээ харамсалтай нь одоогоор бол манайх ер нь хөвчлэн дандаа жоохон Монголын том компаниуд л авч ирсэн байгаа. Тий. Гэтэ сургалтанд бол мэдээж жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс үл зөндөө ирж суудаг. За. Тий өөрийгөө юу одоо хөгжүүлээ дараагийн шатнд бизнес яваач гэсэн сонирхолтой хүмүүс бол нэлээ ирж бас өөрсдөө хөгжүүлэх гэж явдаг. Нэгэнт ингээд бизнесийн салбартаа удаан явж байгаа залуучууд ирсэн юм чинь сонсож байгаа гарааны бизнесээ хийхээр төлөвлөж байгаа залуучуудад зориулсан хаана ямар нөөц бололцоо хямдхан үнэтэй магадгүй үнэгүй байна. Тэрийг бүгдээрээ сайн ухаж гаргаад идэх үү. Одоо үлзийгийн зүгээс хэд юуг нэрлэж болох вэ? Чи бизнесээ эхэлжсэн бол хаана бололцоонууд байна? Хямдхан офс нь байна. За унших номоо олчлаа. Унших номоо олчлаа тий. Үлзий YMC-гийнхэнтэй яаж холбогдож та яаж бизнес хийсэн? YMC-гийн халуун бац захирлахаар манай халуун бац захирлахаар мост багшилдаг байсан. Одоо ч багшилж байгаа л да. Зөвхөн цагаар. Тэгээд би болохоор мост төгссөн. Тэгээд манай ангийн багш байсан. Зөв. Тэгээд тэрнээс хойш захирал яг өөрийнхөө компаниг үүсгээд явж байхад би бас хэсэг ажиллаж исэн. Тэгээд сая өнгөрсөн онд бол яг ингээд бүтэн цаг. За хамтрагчаа яаж болох вэ? Тэрэн дотор амжилттай хамтрагч яаж болох вэ гэдэг энийг арга нин вэ шүү хүмүүсээ. Багштайгаа очиж уулз. Тоглоомчгоо. Энэ бас ангид чинь байна. Үнэхээр гоё юм сонсогдож байна. Би сайхан Denver их сургуулийнхан Монголд альчлаа явж байхад надаас асуусан байхгүй юу? Монголын их сургуулиудын багш нарын хэдэн хувь нь өнөөдөр салбартаа ажиллаа явж байгаа хүмүүс вэ? Академик биш хүмүүс вэ гэхэд би маш бага хувь нь гэж хэлж байсан. Ер нь бол үнэн л дээ. Тийм бах тийм ээ. 5% хөрхөө баг. Ер нь 5 хавцаа л баг. 5% нь л өнөөдөр салбартаа ажил хийдэг. Тэгээд тэр сэдвүүрээ хичээл заадаг хүмүүс, лекц уншдаг хүмүүс байдаг тийм. Чиний хувьд их хацтай халимаа захирал. Халимаа захирлыг одоо ер нь хүмүүс мэдгүй байж болох юм. Би бас сайн мэдгүй байна. Ер нь хэдээд сонсчихсон. Хүмүүстэй юу Ник Петровс тэрүүгээр мэдэх байхаа ер нь бол. Ник Петровс дээр ажиллаж байсан. Петровсын захирлаар 2 жил ажилласан. Тэгээд YMC руу буцаад өөрийнхөө бизнес рүү өвчтөд орсон л доо жил гарны л өмнө. Тэрнээс өмнө 2 жил Петровс дээр ажилласан. Тэрний өмнө би болохоор бас яг анх сургуулаа төгсчөөд бид нар 5 богд групп дээр бас хүний нөөцийн баг дээр ажиллаж байсан. Тийм миний яг захиралтай ажилласан туршлага бол энэ захирлын одоо өшөө гадуур үзүүлсэн үйлчлэгнүүд гэдэг юм бол зөндөл байгаа л та. Canvas-аар та сургалт хийж байгаа юм уу? Хийж байгаа. Захирал халимба захирлыг өөрөө сургалт хийж байгаа бизнес модель бүтээх гэсэн. Тэр сургалт бол яхахгүй жижиг дунд бизнесийн тохирох сургалт шүү дээ. Хүмүүс ирээ очиод. Тийм. Тэгээ вебсайтаар хандаж та сургалтанд орох уу? Манайх сургалтанд хандъя гэвэл тийм манай утас байгаа. Манай вебсайтаар холбогдоод тэгээд бид энэ сургалтанд суух сонирхож байгааг бүртгүүлчих юм бол бид нэр тэгээд хүнийхэн тоог үзэхээр ерөөхдөө хийдэг байхгүй. Тэгээд их хвчлэн байгууллагууд яг нөө өөрсдөө дижитны менежерүүдээ бөөнөр нь яг байгууллага дээр ингээд цагаар авчдаг. Сургалтууд гэдээ ярьлаа. За жишээ нь гар урал хийдэг ч юм уу, ямар боли технологийн салбарт ч байлаа гэсэн. Бизнес юусоо хийж үзээгүй хүн яг юуны талаар ядаж нэг жоохон номын дуу сонссон байх хэрэгтэй юм бэ? Мэдээж хамгийн түрүүнд бол бизнес ердөөсөө хийж үзээгүй бол санхүүгийн талаар анхан шатны мэдлгүүдийг авах хэрэгтэй. Хэрвээ өөрчн тийм талын мэдлэгтэй хамтрагч байхгүй бол. Тийм. Тэгээ хоёрдугаарт нь бол маркетинг хэрэглэгчийн талаар ерөөхдөө тэр хүнийх нь онцлогоос шалтгаална л да. Жишээ нь одоо хэрэглэгчтэй нэг харьцдаггүй яг өмнөх ажлууд дээр эцэг хэрэглэгчтэй харьцаж байгаа хүмүүс бол тэр чиглэл рүү бас нэг ментортай ч юм уу ном унших ч юм уу өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлэх хэрэгцээ бас гаргалах л та. Хүнээсээ л ер нь шалтгаална да. Хамгийн түрүүнд ингэ ярьлаа. Өөрөө чи хувьд бол одоо ингээд багштайгаа ойрхон байжгаад ийм сайхан өөрөө чинь залаад явах хүн ойрхон байсан юм байж. Тэгэхэд одоо сургууль явж байгаагүй
Ойр явийнхын найз нөхдүүд нь бизнес хийдгүү хүнд жишээ нь хаашаа хандвал хамгийн амархан ийм ментор буюу зөвлөгөөг авч болох вэ? Менторыг яаж учруулсан нэрээ зөвлөх гэж байна уу? Менторыг одоо зөвлөх, чиглүүлэх хүн. Ментор гэдэг ментороор нь бас заримдаа шууд зүгээр кириллэр бичиж явдаг байна. Нэр томьёо өнөөдрийн дараагийн нэр томьёо. Эхнийх нь хаб байсан. Хоёр дахь нэр томьёоны нэр ментор гэдэг үг байна. Энэ маш их чухал тийм ээ. Гарааны бизнес эхлэе гэж байгаа хүмүүс менторийн одоо би ончин сүрэн захиралтай ярьж байхад энийг айгүй ялгаж хэлжээсэй. Зөвлөх гэдэг хүн бол танай дээр юмд нэг оролцоод байхгүй. Нэг сонирхол нэг удаа хоёр удаа зөвлөөд холтчих хүмүүс. Ментор гэдэг хүний давуу тал нь ихлээр гар хөтлөөд бойжуулаад тэгээ зөвлөгөө өгөөд өөрийнх нь бизнес юм шиг чиний юмд оролцоод явдаг тийм хүмүүс. Миний амьдрал 4-5 том ментор байдаг. Бүх талаар тэднээс чиглүүлэгч юм биш үү? Ер нь чиглүүлэгч ах чин ч юм уу, аав чин ч юм уу бараг л нэг тиймэрхүү болчихдаг шүү дээ. Бүр их найдаж болдог. Тийм монголчууд ярьдаг шүү дээ. Хуурай их гэдэг шиг л тийм. Бүх амжилттай бизнесмэнүүдээс асуухад сайн ментор олоо л гэж хэлдэг тийм ээ. Тийм. Тэгэхээр үлзийгээ бодлохоор ментор нь тийм. Ойлон бит багш. Тэгээд өшөө бас надад ер нь өөр газруудад ажиллаж байхад бас бүхэл удирдлагууд маань би их хацтай аягүй сайн хүмүүст таарчсэн тий. Энийг яг хэлмээр байна. Лагугийн хувьд ментор яаж олсон бэ? Ментор за тий. Анх бол одоо бас их түүхтэй ер нь бол одооны бада хамтрагчтайгаа анх 17 настайгаас анх ажиллаж эхэлсэн. Анх вебсайт манайх бол вебсайтын компани байсан ерөнхийдөө бол. Тэгээ вебсайтууд нэлээд олон вебсайт дээр хамтарч ажиллаад ерөнхийдөө тэгэл бизнесийн талаар ерөнхийдөө суралцаал явчихж байгаа шүү дээ. Ер нь бол өөрөөс нэлээд ах хүний хажууд байсан болохоор багаар суралцаал. Тэгэл тэрнээс хойш өөрөө ч нэлээд юм хийж үтсэн. Эргээд одоо энэ бизнес дээр бас эргээл хамтраал явж байна л дээ. Ер нь бол. За харамсалтай нь 30 минут өнгөрчлөө хэдлээ ярьж гэлээ. Маш хурдан ингэ явчихсан цаг. Манай нэвтрүүлэг гарааны бизнес 7 дугаар дугаар дээр зочноор Лавга Кофесын мөн үлзий одоо энэ бизнес модель бүтээх нь гэдэг гоё номыг биднээс ирж танилцууллаа. Нэвтрүүлгийг та бүхэн Синик телевизийн даваа гараг бүрийн 18 цагаас хүлээж авч үзээрэй. Мөн бизнес радио 98.9 дээр даваа гараг бүрийн 5 цаг 30 минут мөн лав гарын 5 цаг 30 минутаас давталтыг хүлээж авч сонсоорой. Гэхдээ YouTube дээр хэрвээ та энийг үзэж байгаа бол та их хацтай байна. Яагаад тэгэхээр бид зочдтойгоо дахиад 20 минут үргэлжлүүлж тэр нь чөлөөтэй гэдэг. Их чөлөөтэй ярьсан. Одоо энэ амар тайвш энэ хоёрт айгуу гоё ярьж байна. Хамаг нууцаа одоо хийх гэж байна. Тэгэхээр YouTube дээр үзээрэй. Хэрвээ та манай нэвтрүүлгийг зочноор орох эсвэл орох хүн мэдж байгаа бол хэлээрэй бүгдд нь. Тэгээд үзсэн та бүхэнд баярлалаа. 8 дугаар дугаараар уулзцгаая. Сайхан надараа ирэх хүндэд сонсогчд үзэгчтэй. Тийм шүү дээ. Нэр наадам болж болох юм шүү дээ. За сайхан надараа. За сайхан надараа. За одоо ингээд YouTube үзэж байгаа хүмүүст маш их гоё хэсгийг хэлж байна. 20 минут үргэлжлүүлээ биднээс одоо зочдтойгоо зочдтойгоо илэн далангуй ярилцах болно. Тэгсэн чинь сая хэллээ нэг завсарлсан юм 5 минут. Завсарлаж явах хооронд айгуу гоё гарааны бизнест хэрэгтэй бас нэг юм болчихлоо. Тийм. Бизнес модель бүтээх номыг Coffee Hub дээр очиж хөдөлтөж авч болно. Хэрвээ тэгсэн гадуур хөнгөлөлттэй гэж байна шүү дээ. Тий. Тэрнээс номын дэлгүүрээс авснаас Coffee дээр очиж авах юм бол 10% хөнгөлөлтөйгээр авах ийм гоё боломж бүгдд нь гараад ирлээ шүү. 5 минутын дотор л гараад ирлээ. 5 минутын дотор. Гарааны бизнес хийх чаваад ингэж тийм ээ тохиролцоо бизнес хийгддэг. Хүмүүс ингэж танилцаад яг ингэж ярилцаад. Яг энэтэй холбоотой нэг юм ярмаар. Түрүүн үлзигийн нэг хэлсэн юм байна. Яаж өнөөдөр хамтрагчаа олсон юм бэ гэсэн чи хичээлийн заадаг байсан багштайгаа ярьж агаад тийм ээ компанид нь ажиллаад ингэж олсон гэж. Хэдхэн өдрийн өмнө би идрээд өчигдөр гайхуулаад сууж ирсэн. Bradfeld гэдэг Techstars-ын үүсгэн байгуулагч руу би имэйл бичсэн чинь над руу буцаад имэйл бичсэн. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тийм ээ урд нь ч гэсэн манай зочдын нэг хэлдэг зүйл байдаг. Хэрвээ хэн нэгэн хүнтэй яриа зөвлөхөө олъё ч юм уу эсвэл бизнесийн хамтрагчаа олъё гэж явал та өөрөө айхгүйгээр тийм ээ монголчуудын нэг